2018-аас 19 оны үйлчлэлийн бэлтгэлийн ажлын явцын талаар ерөнхий менежер хэвтэ ажиллагаанаар ганц тул авах. Энэ хэдэн хэн оруулж ирсэн юм? Энийг бол би яг юу хийж байгаа яах гэсэн юм. Тэгээд манай нийслэлийн хэмжээнд энэ 18-аас 19 оны үйлчлэлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд захиргаан, дулааны их усүр бүхий одоо дулааны 4 станц, эндэрийн хангамжийн 8 байгууллагууд, за нийслэлийн сургууль цэцэрлэг эмнэлгүүд, за орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрууд, за хувийн хөгжлийн орон сууцны конторууд, хот огчлтын байгууллагууд, геодезисны харьцаа хэмээх өвжилтийн одоо ажлыг чиг үүргийн хүрээнд хариуцах олон байгууллагуудын ажлын явцын талаар өнөөдрийн байдлаар нийтдээ 1104 ажил төлөвлөсөн, 724 ажил бүрэн хэрэгжсэн, өнөөдрийн байдлаар 65.5% байгаа. Дулааны 1, 2, 4 замгалан дулааны станцуудын төлөвсөн ажлын хэмжээ өнөөдрийн байдлын хувь 68% биелэлтэй дулааны станцуудын байна. За хоёрдугаарт нь эндийн хангамжийн байгууллага болох нэр дурдсан үсгэтэн дээр байгаа байгууллагууд байна. За ер нь бол биелэлтийн хувьд одоо дээш нь 85, за хамгийн бага нь бол 64.4%. За дараагийн 3 томоохон бүлэгдүүд засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэлт агентлагууд чиг үүргийн хувьд одоо өвжилтийн хот нийтийн аж ахуйтай холбоотой үүрэг байсан 8 байгууллагууд байна. За эдгээрийн байд 8 сарын 13-ны байдлаар 59% байна. За хамгийн бага нь 58, дээд нь 72% дүүргүүдийн өвжилтийн бэлтгэлийн асуудал тэнцтэй байна. Ер нь бол одоо хамгийн гол нь бол хот огчлтын газар зам дахиад одоо энэ жилийн чиглэл ороод ирлээ ш. Одоо энийг юу яах юм? Тэгээд энэ хувийн компаниуд ингээл энэ тэнд нугахан улаан давтлаад маргааш нь бид нар бол Улаанбаатар хотын өвжилтийн асуудлыг ярьж хэлсэн. Тэгээ 2018 оны 6 сарын 5-ны өдөр засаг даргын захирамж гараад ажлын хэсэг байгуулагдаад тэгээд энэ ажлынхаа явцыг бид нар мөн 7 сар засаг даргын зөвлөлийн болоор хэлсэн байна. Бид нар өвөл дуусаад гадаа хасах юм нэмэх юм руу шилжсэн өдрөөс эхэл дараагийн өвлийн бэлтгэлийн ажиллагаа гаргасан. За энэний үр дүнд бол өнгөрсөн өвлүүдэд бол Улаанбаатар хотод томоохон осол аваар гараагүй. Томоохон осол аваар байхаа нэг цэцэрлэг сургуулийн шугам хөдөөгүй өгсөн байна. Тэгээ энэ бол хотын зүгээс бид нар бол ингэж өвөл зунгүй өвчтөний бэлтгэл ажлаар анхаарал хандуулж одоо тавьж байгааг нэг илэрл юм аа. Тийм учраас би энэ мэрэгжлийн байгууллага, захиргааны ажлын албан манайд дулаан, сахилгаан, бусад бүх мэрэгжлийн байгууллагуудын хамтаа ажиллагааны үр дүн гэж байна. За энэ уламжлалынхаа дагуу бид нар одоо 8 сарын донд өвчтөний бэлтгэл ажлын тухай ярьж байна. Одоо яг сарын дараа бол сургууль цэцэрлэг, орон сууцны дулаан хангамжийн асуудал яригдана. Тэгэхээр энэ ажлыг бол эрчимжүүлэх шаардлагатай учраас ингэж ярьж байна гэдэг би нэгдүгээр тохиж хэлмээр байна. Ингээд ажиллах юм бол бид нар өнгөрсөн жилүүд авсан сайн дурсгалынхаа хүрээнд бол өвөл бол ямар нэгэн байдлаар асуудал гарахгүй үүсэх боломжтой. За агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хэд хэдэн цуугнуудыг давтан буулгах, төлөвлөсөн дулаан толгох ажлууд байж байгаа. Ер нь бол бид нар ирэх 7 хоногт бол бид нар бас энэ дулаан хангамж хөрөнгө оруулалт холбоотой ажлуудаар дүүргүүдээр ажиллана. Тэр үед энэ агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой улсын төсвийн хөрөнгө болон нийслэлийн хөрөнгөөр хийж байгаа ажлууд. Тэр дундаа энэ төлөвлөсөн дулаан толгох ажлуудыг бол бид нар хүснэ. За би өнгөрсөн 7 хоногт бол бид өхөө очиж Баянзүрх дүүргийн сургууль Цэргийн ангиг дулаан толгож байгаа ажлын байдлаа танилцсан. Тэр бол нэлээд сайн явж байлаа. За мөн хан уул дүүргийн сургууль, ядгаар сургууль, зөө студийн холбоо ажиллаа. Нэлээд сайн явж байгаа. Бусад ажлууд энэ ямар хэмжээнд явж байна гэдгийг бол үзнэ гэдэг үзэж байгаа. Тэгээ холбогдох энэ сургууль цэцэрлэг бусад асуудалтай холбоотой асуудлыг бол хөрөнгөний шийдээд гор хязгаарлалтын хувьд бол энэ ирэх 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд тэгш сондгоо гор хөдөлгөөний явуулж хичээлийн шинэ жилийн өмнөх хөдөлгөөнийг энэ худалдааны төвөөр чиглэсэн хөдөлгөөнийг явах цэвэрлэх тийм зорилготой юу хязгаарлалтын бүсийг тогтоож өгсөн байгаа. Энэ тэгш сондгоогоор нь явуулах ийм санд гаргаж байна. Би бол энэ хагастай бүтэн сайнны зохицуултыг та нар хийж чадна гэж байна. Ер нь бол би энэ эх 7 хоног энэ хагастай санаад эх 7 хоног бол хамгийн хачаалтай үе байна. Яг одоо хүүхдийнхаа хичээлийн бэлтгэлийг хангадаг хөдөө гадаадас хүмүүсүүд маш хачаалтай үе байх учраас энэ томоохон захууд толгойн зөвхөн энэ зохицуултыг бол эх 7 хоног нэгд өдрөөр хийх хэрэгтэй.